Хий түүрхтэн үзүүлж байна. За ах одоо өөрийгөө сайхан танилцуулж байна. Залуудаа юу гэдэг хүн байна та? Таны нэр алдар хэм бэ? За миний тус дэлгүүн сумын иргэн Гончгийн Хари гэдэг. Одоо нас 70 өнгөрч байна. Тэгээ энэ дэлгүүн сумд төрөөд дэлгүүн сумд өсч ингээд дэлгүүн сумын малч малла хөдөөжхөн мэрэгжилтэй болсон зоотехникийн мэрэгжилтэй. Тэгээд энэ улсын урлагийн ферм гэж байсан. Тэнд зоотехник хийж яасан 85 оноос тус дэлгүүн сумын хэвлийн хорооны дарга гэж байсан тэр нэгдлийн үед л тэгтэл сумын хус залуучдын хэвлийн хорооны дарга хийж яасан. Тэгээд энэ бүх юм одоо өөр болсон шүү дээ ингээд. Тэгээ хөвчлөгдөд тэгээд 1991 оноос тус сумын шатгуун төвөг станцын эрхлэгч төвөгчөөр ажиллаад тэгээд тэтгэврт гарсан. 80 оноос би зоотехникийн ажил хийж яасан та. Түүнээс өмнө дэлгүүн сум бол 1938 онд анх байгуулагдсан. Түүнээс өмнө энэ Ховд аймгийн Ховд сумын Харьяа Сарвлах сумын гэж байсан. Тэрийг харьяалж яасан хошоо хушуун ботагаараа хушуун гэдэл тийм хушуутай байсан шүү дээ. Тэгээд дээр засгтаан аймгийн тийм хушуутай байсан. Тэгээд сүүлдээ 1938 онд юу захиргаа байгуулагдаад анх дэлгүүний сум гэж анхны сум гэж байгуулсан. Тэ. Нийтлэл бол 1957 онд анх эхлээд дэлгүүнд алга нэгдэл гэж байгуулсан. Тэ алга нэгдэл гэж байгуулсан. Түүний дараа 1959 онд Октябрь 39 нэгдэл гэж байгуулсан. Тэ. Тэгэд байгуулад 1991 он хүртэл тэр 39 нэгдлэрээ нэрлэгдээд яваад тэгээд нэгдэл тарсан шүү дээ. Нэгдэл дараад хувьшлагдаад малчдын гар дээр очоод ингээд сумын захиргаа бол тэр чигээрээ дэлгүүн сумын захиргаа болоод ингээд явж байгаа. Дэлгүүн сум бол өрн хүн амихтэй газар нутгийн их төлөв тийм газар удаагийн байдлаар нэг 12 баг хэдэн малтай били 200 тийм малта ингээд манай улсын хэмжээндээр нь дээгүүр дурдаг гэдэг тийм сум л да. 1987 онд дэлгүүн сумын Түмэн хойны баяр хийжсэн. Түмэн хойны баяр хийжсэн. Тэгээд олон хойнтой байсан. Дэлгүүн сумд бол энэ Казакийн улсын сөүлдэг хэрэг үйлдвэрийн хойны улсын урлагийн ферм байсан. Энэ улаан хойны үйлдвэрийн. Тэгээд тэр Казакийн улсын сөүлдэг улаан хойны хэрэг үйлдвэрийн хойны хуцыг бүх манай аймаг улсын хормын аймагт ингээд тараагаад тэгж малыг өлдөө угсаг сайжруулж ясан та тийм төвхтэй. Тийм том сум. Тэгээд 1987-88 оны төлөв хүлээн авах дээр хамгийн их төлөв авсан гэж улсын хэмжээнд зээл зөнгөч машинаар шагнагдчихсан тийм дэлгүүн сум. Тэр одоо их том шагнал. Том шагнал. Машинаар шагнал гэдэг чинь том шагнал ч дээ. Тэгээд дэлгүүн сум октябрь 39 нэгдлийн тууган дээр алтан гац суудангоор шагнагдчихсан тийм сум. Алтан гац суудантай. Тий алтан гац суудантай сум. Тийм. Нэгдэл нь тэг шагнагдчихсан тийм сум шүү дээ. Дэлгүүнээс хөдөөж ахуйгаас анхны хөдөлмөрийн баатар Усар шүү дээ манай Монголд. Усрын дараа хоёр дахь баатар Тэмэр хааны нух гэж төрсөн. Энэ дэлгүүний дэлгүүний баатар. Баялгүй аймгийн эмэгтэйчүүдээс анхны баатар удаа өөр баатарч байхгүй л да. Сайлчин шивэлтгээгийн Унбулгаан гэж дэлгүүнээс гарсан. Авраг сайлчин хөдөлмөрийн баатар. Сайлчин. Тэгээд тийм хоёр анхны баатрууд удаа дэлгүүнээс гарсан. Тэгээд олон улсын авраг малчин гавьяат нэгдэлчин миний ав бол гавьяат нэгдэлсэн хүн байгаа. Улсын хошоо авраг малчин гавьяат нэгдэлсэн хүн байна. Гонч гэдэг хүн байна. Тийм хүн байна.
тэгээд орон малаш хоёроор амьдрсан одоо дэлгэнтэл бол өөр одоо газар тариад ингэж байхгүй газар тийм юунаас далайн төвшнгөөс маш дээгүүр байгаа болохоор тэгээд өндөр болохоор тийм болохоор тэгээд газар тариад нэг тариа юу урахгүй зөвхөн малаж хоёроор амьдарч байгаа тийм юм л да. Яг ер нь одоо та бас нэг юм одоо бас нэлээд бас анзаарч байгаа баг. Таны тэр үед одоо ажиллаж явсан цаг үед те бүх юм төрийн бодлогоч бас зүг байсан. Сайхан ч байж. Тийм ээ. Малаас гарч байгаа сайхан одоо эдийн засгийн эргэлтэнд орудаад ус сайхан аваад өгдөг байж. Өнөөдөр малаас гарч байгаа зүйл хоньны нос үнгүй болж, малын төвхөд үнгүй болж бүх юм одоо нөөс буйна барна гэдэг шиг энэ малаж жохор бас төрийн бодлого жоохон холдсон юм шиг хүмүүсийн амьдрал өөртөө одоо дөрөөж залуучууд хот руу ажил хийж ингээд хөдөө тогтох мал мадах залуучууд байхгүй л эсгий туурхтан энэ нүүжтийн соёл өнөөдөр энэ мал аж ахуй дээр тулгуурж ингэж одоо тухайн үндэссэн угсаатны соёл төвхөнд тэнд орж идэг шүү дээ. Малчин төмөн байж Монголын түүх их түүх яригдана. Дэлхийн сургаал зэмчин нүүрлийн соёл явдаг. Тэр малчин айлд орхонгод хаа суух уу, жочлох, хүндлэх ёс тэнд явж байдаг. Тэр малчин айлд ороход 4 мөлөөрдө ямар хоо цаг яаж бэлдэж хэрэгжиж байсан тэнд яригдж байдаг. Тэнд бүхэл бүтэн одоо нүүдлийн одоо асар том соёл өөрөө боловсрал өөрөө тэнд баг тэнд явж байдаг. Энийг өнөөдөр бүр ингээд нэг анхаарахаа баг байцсан юм шиг надад санагдаж байна. Та тэр нэгдэл нийгмийн үед одоо яаж малын юмыг одоо стараалтаа яаж үнэг болоож ашиглаж байсан талаас бас нэг хуваалцааш. Би цагаануур тосхорсон тэнд дамжлага бааз гэж байсан юм байна. Тэнд бас нэгдлийн үед ажиллаж байсан хүмүүсийнхаа яриаг бас сонссоо. Энэ тэр үед ажиллаж ирсэн хүмүүсийнхаа та хэдийнх яриаг бид нар бас нэг өргөн төвөнд бас яриаг тийм ээ хөргий гэж бас бодож яваа. Энэ зүуд биш юм аа, энэ мөрөөд биш юм аа, энэ ажиллаж ирсэн юм аа, байсан юм аа гэдэг туршлагатай хүмүүсийн өмнөд бас нэг төрийн бас нэг хүмүүс ч гэсэн бас сонсож нэгийг бодож хоёрыг аваад энэ хүмүүсээс бас нэг санааг аваад тийм ээ. Одоо яг залуучууд бас ингээд гарч ирж байгаа болов яг уу тэр үед одоо ийм юм байсан юм а гэдэг юм бас нэг сонсоод хоёр сонсож байхад бас нэг одоо ажил болчих юм болов Монголд бас нэг том үйлдвэр ярьчих юм болов уу бас нэг гордж нэр бас үндэ явах юм. Тийм ээ тий. Тэр үед нэгдлийн үед л бол Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлттэй тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Итүүгэн урлам Монгол гэрийн зөөлөн илэл. Манайх 2022 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Монгол гэрийн Солонгос даавун гадар цагаан бүрээс дотор цаваг, туурхтай цаваг, ирээн дулаалга, ус нэвтрдэггүй бүрээс, цагаан бирзен бүрээс, өвлийн ирээн хаяавч, цагаан хээтэй бирзент хаяавч, зуны хээтэй бирзент, өрх, уяа, оосор, бүслүүр гэх мэт Монгол гэрийн бүх зөөлөн эдлэл худалдаа. 6, 8, 10 анта гэрийн бүтээгдэхүүнүүд захиалгаар 24 цагийн дотор түргэн шуурхай гаргадаг. Эсвэрийн хэмжээ сайтай, давхар ойдолтой, чанарыг эрхэмлэн ажилдаг үн хэмд хөдөө орон нутагт унаан тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 86 тэгс 70 тэгдэрв 89 19 89 22. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлттэй тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг
8946 99 тэгдэг. Сутатент компани үйлдвэрлэж байгаа Мембром бүрээс маань өөрөө 5-аас 10 жилийн эдлэгээтэй. Нэг ширхэгч оёдл ордгоо. Цельсийн 100 градусд халааж наадгаараа онцлогтой. Салхи бороо зас шуурганд санаа зовх зүйлгүй болно. Энэхүү гэрийн бүрээсийг сонирхож байвал та яраарай. Захиалга хийх учраас яг одоо залгаарай. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр, алаг хучлаг, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 тэгнэг 10 9967 тэгнэг 10. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 тэгдэг 8946 99 тэгдэг. Баян өндөр сэлбэртэй углуургадж хийсэн бүх төрлийн тавилга чанартай найдвартай хийж хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэнэ. Мөн бөөний үнээр авах хүмүүстэй хамтарч ажиллана. Холбогдох дугаар 9977 9736 8864 62 24. Нэгдлийн нийгэм алдал бол унагдаг сүл соёлын норм гэж байсан. Тэрийг жишээлбэл нэг хойноос нэг хил 300 г нос авч өгнө. Тэрийг авч өгөхгүй бол төлбөр тавина. Эсвэл өөрөнд дурна. Тийм учраас газар дээр унсан нэг чихийг ингээд носыг чүгүртэл ингээд түүж аваад байдгүй. Сайхан сөрлөд хайдаг байсан. Малчтын хотон дээр очихтол ер нь бараг л нос харагддаг байсан шүү. Удаач өөр нь тэр нос бараг л ямар ч хэрэггүй юм шиг л ингээд Одоо ийм нос тэгээд итгэж тэгэл бүр хойны бүтэн носыг ингээд тэр хайж шít. Тийм болчихсон. Тэр малчтыг хувьчлаад малчтын гардан малыг өгсөн тэрийг л малчт бол орон жишээлбэл малын толгойг л өсгөх л одоо тийм зорил бодлоготой болохоос биш тэр шанар байдаг тэр бүтээгдэхүүнийг авах тэрийг тушаах тэрийг цаана одоо мөнгө болох тийм ухаан тийм юм байхгүй. Санаас нь чардж байгаа юм байхгүй болохоор тийм л да. Жишээлбэл бидний одоо зуслан дээр ундаг сайхан морны дээрийг хүртэл ингээд авалгүй ингээд тавьдаг байсан шүү дээ. Тэ бүх юм л одоо цаана одоо нормативтэй. Тэ санаас нь тэгээд асуултаа нэг саяны үнэнээс 100 литр сүүг нь эсвэл 2 кг нөгөө шаардсан нь тэгэхгүй бол төлбөр тавина. Ерөөсөө норм. Ерөөсөө нормтой. Бүх мал дээр нормтой. Бүх мал дээр нормтой. Жишээлбэл нэг малчны гар дээр өрийн нэг хувийн мал аж ахуй ихтэл нэг 75 толгой мал. 10 өхөр, 3 тэмээ, 10 адуу, бус нь бог мал. Тэрийг хүртэл ингээд 75-аас дээшээ гарчих бол нийгэмшлээд авчих нь эсвэл төлбөр тавина. Тэгээд туурын яс хүртэл хайдгүй. Яс хүртлээр нь бүх юмыг л өөр малаас зөвхөн өөр нь сусан ч хэрэгэлдэг байсан. Хаяхгүй. Зөвхөн малаас гардаг амьсгалын хэрэглэгдгээс биш бус юм бүгдийг хэрэгэлдэг байсан шүү дээ. Тэрвэл өөр нь баг холдог 30 жилийн өмнө тийм байсан. Тэгээд хол биш шүү дээ. Тий. Бид нар үйдсэн бид нар тэр гараараа хийсэн манай тэр самган 150 толгой хойныг холвод тэрийн сүгийн сагаад аруул тусын тушаагаад ингэж ирсэн улсууд шүү дээ. Өчтөр би юун дээр нэг хойн авах гэж нэг айлын хотон дээр ушаад нэг хойн барьж авах гэсэн чинь бараг л адуунаас хэсвэ шүү. Хойн барьж чадахгүй шүү. Нэг аргамж авчихсан баг ингэж аргамжлаад аваагийн хойныг барьж шүү.
дээр үед бол нэг хол малыг нэг саадах хугацаанд бай. Хугацаа ирэхээр хурцсан малын хотон дээр ирээд ингээд холбох гэдэг ингээд өөрөө хурж ирэн шүү. Тийм байсан шүү дээ. Малыг хүртэл тэгж хүмүүжүүлсэн. Тий. Одоо малын хашааны дотор ураад бараг нэг хон барьж авахын арахгүй. Тийм юм болчихсон. Тэр ястаа дүүн малчин хүн гэдэг нь мянган мэрэгчлээ зэ гэж. Яг үнэ. Тэр 5 хушуу малыг малахад тэр хүн малчин хүн 5 өөр ухаан гарнаа. Тийм байх. 5 өөр ажиллагаа. За тиймээгээ адуугийн үхрийг яах. Энэ малын тэр дотоод сэтгэлтэй харьцаж энэ малыг тийг номхруулах, гаршуулах. За ингэж одоо тэр одоо тийм ээ гаршуулах гэдэг. Энэ бол өөр малчин тэр мал хүмүүний тэр нэг бас нэг өвдөс бас байна. Тэрийг урд чадвар байна. За ингээд хүүтэн ширүүн уур амьсгал бас тохиолдол байсан байгаа. Одоогийн яг энэ бидүүн болдог энэ газрын хөрс одоо ургаж байгаа ургамал тэр таны тэр үед байсан хоёр бас хэр их ялгаа байна. Бас хадлан тариагаа бас яаж амжаас авдаг байсан уу? Хойдудаас өвлийн бэлтгээс байна. Тэр үед бол дэлгүүний газар нутгийг хэмжээгээр л малыг өсгөн. Хамаагүй ингээд газрыг талхалуулж тэгж дасны одоо дас хүрхгүй шүү дээ. Түүнээс болоод манайд одоо ногоо гарахаа байсан. Газар талхалагдсан. Тийм болчихсон. Тэрийг нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь сүүрийн бүтэц гэж байна. Нэг сүүр хойнд нэг сүүр дээр ихтэй 30% нь ямаа, 60% юм уу, 70% нь хойно. Нэг тэгээ төшөөд ингээд өвлийг ч даваад, хаврыг ч даваад төр зүрийн бэрхшээлийг давж ийсэн. Одоо нөгөө уулуурын үн ихтэй бол харин дандаа ямаа өсчихсөн. Ямаа бол орон өвсний суурийг идэн нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь газрыг талхлагтал ямаа бол маш аюултай тийм амтэн шүү дээ. Тэгээ хойн бол бэлчигдсэн номхон тэгээд өвлийн ямар ч хатуужлыг давн одоо тийм л дээ. Одоо хойноос авах махнаас өрийн баггүй боллоо. Арсын авахгүй, носын авахгүй болохоор хойныг яах вэ? Тэгснээс биш ямааны арс үнтэй ямаагаа өсгий, ноолоор үнтэй ноолоороо өсгий. Ямаа үнтэй ямаа ингээд амьдрал. Дэлгүүнд бол өрн тэмээ ихтэй байсан. Одоо тэмээ нөгөө эрдийн хөөс ашигладаггүй болохоор баг тэмээ үзэгдэггүй байлаа шүү дээ. Дэлгүүнд бол одоо 2-3 сүр тэмээ байсан. 2-3 тэмээгээр ингээд зүүн бол нэг тэмээгээ сагаад хормог бэлтдэг байсан. Одоо тэмээ саадаг хүн байхгүй. Тэмээ саана гэж хэлвэл хүүхдүүд өрн гайхна. Тийм юм болчихлоо шүү дээ. Тийм гайх юм. Одоо жишээлбэл сүрг адуугийг мацхлээр туугаад явж байна. Адуун дотор одоо мөрөнд хүнч байхгүй боллоо. Тэр байтуг манай хөднөр нь биш. Техникээр гаруулдаг боллоо. Тэр мөрийг барих аргамж, мөрөн дээр тогтдог имэйл, тийм юм одоо бараг үзэгдэхгүй байсан шүү. Баггүй бол бараг л баггүй бол. Тэ хормон дээр ч гэсэн, юун дээр ч гэсэн бүгд нэр машин техниктэй мотоциклтэй хойно хариулаад мотоцикл дээр явдаг болсон. Тэгээд өөрийн залуучууд бараг л залхуу болоод байгаа. Залхуу болоод байгаа. Одоо жишээлбэл нэг айлаас нэг юун дээр очихлаа нэг 23-30-аад өхөр туулам тэрийг өвлөө юм уу ураас хагаад нийлүүлээ явчихдаг. Дээрүүд бол нэг тугал нийлчихвэл өрн баг додан гарах байсан шүү. Нэг өхрийн удаа сүүн тугал ялчраа сүүний өрөнд орно шүү. Тийм байх. Тийм. Манайд нэг өгөөдөг байсан одоо сэдэн болгарга ус дээр ирээд өөрийн нөгөө айл дээр иж яхтал ээж нь гарч ирээд сэдэн болгүй тэр тугал нийллээ. Ушаа тугалаар гэсэн одоо тийм юу байсан гэж нэг хэлж хэлдэг байсан. Тэр юм шиг л одоо нэг айлын одоо тусгаарлсан хургуу нийлчихвэл тэр өдөр нөгөө хург хайруулж яасан хөхтүүд баг гэр дурахгүй шүү. Читгэн ногдно. Чи ягаад нийлүүлсэн төшөө литр сүү ингээд алдагдлаа гэсэн одоо тийм үг гарна шүү. Одоо тийм юм байхгүй. Энэ тухайн үед одоо ингээд сонсч ирсэн юм байна. Тугал хариулдаг хүн тусдаа, эр мал, им мал тусдаа, хойно ингээд баг ингээд нэг хүн 2-3 хошуу мал тус тустай байдаг юм. Тус тустай байдаг гэсэн. Нэг
жишээлбэл их мал сүүрийн гажуудаа нэг сува мал малдаг. Тэгээд хургийг тэнд нийлүүлчих нь тэр их малыг сагаад 100 жинга тэгээд цагаан идэг ингэж иртгэдэг байсан. Мэдээж 3 маллаад күш хурж ийсэн. Одоо бараг л залуучууд бол хот руу бараадаад, сум руу бараадаад ингэж көдө хэнүүлсэн, төгшин усууд л үлдсэн. Дээр үед бол газар хурдаг байсан. Ишилтийн үегээд нэг бас нэг залуучуудыг мал руу гаргадаг гэсэн юм шүү дээ. Тэгвэл яах вэ? Би илгэлтийн эзэн гэдэг энэ эдгээр 8 дугаар анги төгсөлтөд дийлэгдэл би сумын 90 орны дарга байсан. Эхлээд сургуулийн 18 дугаар анги төгсөлтөд бид нар ошоод суuna. За энэ бол 10 дугаар ангид үлдэнэ. 9 дугаар анги сургуулсан. За энэ хөдөө гаргахад би бүртгүүлээ авна шүү. Илгээлтийн эзэн болгоод илгээлтийн эзний үнэмхөө өгөөд тэгээд тэшний сүрдө чаа өөрийн аавын сүрдээр очих уу, өөр сүрдээр очих уу хэрэгсэтэй газарт л тэр залуучуудыг хуваарлаад өгчдөг байсан. Их гоё зүг бодлоо. Зүг бодлого. Багаас нь нүдлийн соёл төр бүх юм танилцуулсан. Тэд нар аваасаа сурна. Тэгээд авраг малчтаасаа сурна. Сайхан малчтын тэгээд баг дээр бол сайн малчтын туршлагаа сурлах тийм одоо юу зөвхөн байгуулдаг шүү дээ. Би нэг ганцхан жишээ хэлье. Баруун 3 аймгийн малчин залуучуудын шуулгуулсад баяр баримт зогоогдсон. Тэгээд би дэлгүүнээс нэг 10-аад залуу малчтыг тийм доошод орон суусан. Тэгсэн чинь тэнд л сагсай сум дээр сайгийн нэг тэмцээн болдог юм байна. Тэгээд дэлгүүнээс Колимерийн Баатар Умуулгааны охин нэг би орон суусан. Тэ. Костэй гэж. Тэгтэл 3 аймагаас баг 60-аад сайчин оролцоход алтан медаль авсан шүү. Нэг Колимерийн Баатрын охин. Тэгээд манай аймгийн намын хорооны нэг дурнан мишгийн дарга байсан хонотыг ярьж байгаа юм л да. Ажил хийдэг туршлагатай хүнээс юм сур гэдэг чинь энэ байхгүй. Колимерийн Баатар Умуулгааны охин ингээд алтан медаль авч байгаа гэдэг чинь эхийн Колимерийг эхийн туршлагыг ингээд судлаад ингээд сайгийг юу өхрийг саадаг туршлагыг бүрэн эзэмшсэн байж тэгээд бүхэн залуучуудад тэгж харуулж ирсэн. Тэгээд тэр үгээр одоо хэм юм байхгүй. Энэ одоо энэ оюутан залуучуудыг дадлах гаргах. Дадлах гэдэг нь одоо яг нэг илгэлт үе шиг. За тэр хөдөө малч руугаар 14 хоног яв. Нэг сар хоног яв гэдэг. Ингэж болдгол багтаа гэж би заримдаа бодох юм. Яг нь. Одоо тэр оюутнуудыг энэ үндэсний тэр хүүхдүүдийг багаас тэр үндэс дархлааг бий болгоод тэр хүнтэй мэдлэх, тэр хүнийг яаж өгтөж явдаг ёс, тэр малыг яаж малдаг, малчин хүний амьдрал ямар байд, нүүдэл соёлыг тэр малыг дагаж явж ийж тэр малчин болно шүү дээ. Тий, сурна. Тий. Соёлтойгоо танилцсан. Яг нь. Малыг ойлгоно, малчныг ойлгоно. Ямар хэцүү энэ хүмүүс юм бол тий. Үзээгүй ч тэр одоо уул давааны цаанаас юмыг хараад зүрлээд мал дагаж үзээгүй ч малчтын амьдралын төлөө юм ярина гэж хэлж байж болохгүй. Тэднийг муужж болохгүй, их мэдэрч байж болохгүй. Тийм учраас хүн өөрөө тэр бургасын бариад мал дагаж явж ийж тэр хүмүүсийн зовлог байна. Би одоо малчтын амьдрал гэдэг бол өөрөө хүүтэн тэр халуунд халж хөрж нэг мал байхгүй бол одоо тэр хүн хайж байгаа халуун болсон юм шиг араас нь хайж явдаг үстэй. Бөөнэ болдог. Ингиж малчин хүний тэр сэтгэл их сайхан байдаг. Тэр малынхаа төлөө явж байдаг. Тэр хүн малчин хүн нэгч буруу юм бэрээс бодол байдгүй. Дандаа л төмнийхөө төлөө явдаг. Хаар гойж очиудхаа зан чанар байдаг. Мал тагсан хүндэл байдаг шүү дээ. Хүний хүндлэх байдаг. Ороод ирэх хамаг юмаа сайхан дэлж тавиад давдаг тэр очиудхаа чанар хаа. Малчин л байдаг. Энэ хүмүүсийн тэр өөрөө мал дагс малчин өөрөө хүний тийм болгодог. Байгаль чинь өөрөө хүнийг тэгж ариусгч байдаг. Байгаль малаа тэтгэж мал нь хүнийг тэтгэдэг. Энэ гурван зүйл салшгүй холбоотой юм. Энэ гурвын зааг бид нар өнөөдөр төрж өссөн. Яг үнэ. Өсчөөд бид нар өнөөдөр хотод очиод эндээс үүсээгүй юм шиг бид үгүйсэж болохгүй юм байна. Яг үнэ. Эзэн богино Чингис хаан их дэлхийг тойрж явахдаа тэнд хөсөг тэрэг явсан. Хөсөг тэргийн дээр хэсгийг тууртан гэр байсан биз дээ. Цагаан гол гэж хэлж байгаа би хэлмээр санагдтiiг дүү. Тэнд мал аж ахуй явсан. Тэр нүүдэл явж л байсан шүү дээ. Дагаад их цэргийн хоол хүнсэн. Тэгэхэд ийм одоо агуу түүх өнөөдөр тэр нүүдэл соёлоос үүссэн байхад өнөөдөр бид суурин газар малчтыг бас нэг ингэ нэг юм ялгуурлаж болох аялах юм бодоод тэр хүн өөрийнхөө үндсний хамгийн том юм ялгуурлаж байгаа. Та нар бол маш зөв сэдв хүндэд маш зөв юм явж байгаа юм байна. Саяны эски туургутан гэдэг чинь эски гэртээрэн гэдэг чинь малын гажууд байна гэсэн үг л дээ. Би тэгж л ойлгодог. Мал байхгүй бол
юу гэж тэр эскийг барих үү дээ. Баян өндөр сэлбэртэй углуургадж хийсэн бүх төрлийн тавилгаа чанартай найдвартай хийж хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Мөн бөөний үнээр авах хүмүүстэй хамтарч ажиллана. Холбогдох дугаар 9977 9736 8864 6224. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнэгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 улиралд зөөвөрлөн ашиглах боломжтой. Бат бөх удаан эдлэгээтэй, байгаль дээлтэй. Таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлаг, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, нарт хотхон, утас 8867 тэг 1 10 9967 тэг 1 10. Хүннүү бууз. Онцгой хямдрал. Энгийн биш онцгой бууз идмээр байна уу? Гар аргаар хийсэн, гүзээнд боосон амттай буузаа яг одоо гэртээ өргүүлээд аваарай. Манай хүннүү бууз үхрийн махтай, гүзээнд боосон бууз нь хямдрал зарлалаа. Гүзээнд боосон бууз нь энгийн бууз болон бусад хоол хүнснээс хүний бие авч чаддаггүй маш олон төрлийн эрдэс минерал болон уурэг витаминыг өөртөө агуулж байдаг. Хөвгүүл ээжүүд гүзээ идэхэд хөхний сүнд эрс нэмэгддэг бол чихрийн шижин өвчнөд гүзээ сархингийг хамгийн тохиромжтой хоол гэж үздэг. Гүзээ нь маш их уурэг, фермент, коллаген агуулдаг учраас нойр булчирхайн өвчлсөн хэсгийг сэргээж нөхөн төлжүүлэх өндөр чадвартай байдаг. Хоолны дэглэм барьж турах залуучхын хүссэн хүн бүрийн хэрэглээ гүзээнд боосон бууз. 5 кг-аас дээш авбал гэр болон дэлгүүртэн хүргээд өгнө. Захиалга өгөх утас 8659 11 11 8657 11 11. Манай аймаг дээр Сэндэл сундар залуу малчны сургууль гэж байсан. Нэг жил ушаад курс төгсөн. Залуу малчны сургууль гэдэг. Тэ залуу малчны сургуульд нэг алгүйсэн мэрэгжил болгоно. Малын сентар гэсэн мэрэгжил болгоно. Малыг тарих, малыг зэрэг хэлтүүлэх юу вэ? Малажихын мэрэгжлийн анхны мэдээлэлтэй болгож гаргадаг байсан. Тэгээд малыг яаж маллах уу? Өөр нь бүх юмыг сургана л да. Тийм одоо техник мэрэгжлийн сургууль байсан. Сүүлдээ ус руу хийсэн. Тийм манай аймгаас. Би тэрийг бас тэнд бас байсан бэ. Суралцаад. Тийм учраас таны хэлж байгаа нөгөө залуучуудыг ингээд идэгшүүлийн мал дээр одоо очиж мал малхыг одоо сургууль бодлогоор тэрийг сарын мөнөг тэр хөдөг хүмүүс бас хүч болдог. Ажлыг хүч болж очих. Яг үнэ. Өөртөө бас эрдэм сураг. Тэгээд тэр илгээхтүүр ингээд нэг айл руу одоо 3 4-өөр нэг хуваагаад дадлах гаргаа тий. Өнөөдөр тэгвэл яага сургуулийн хүүхдүүдэр за чи ядаж нэг ногт ирэлдэж ир. Сур илдэж ир гараараа. Тий тэдэн метр 2 ард сур илдээд ирээрээ. Сургуулиуд боловсрол энэ даалгавар өгөлдөө тий. Яг үнэ. Тий. За цагаа тий тийм хийж ирээрээ гэх ингээд тийм үү. Ингээд энэ хийсэн ахуй соёлын имийг тэр хүүхдүүд хийгээд ирсэн имийг бүгд болгыг танхим болгоод хэрэгээ тэр музей болгочих л доо. Тийм ээ. За чи тэр одоо нэг юм өөрөө нэг юм ааруул цагаа хийж ирээ. Тэр өвөлдөө тэр хүүхдүүд бас нэг удаагийн нэг өвлийнхаа тэр хүүхдэн дээр аарс марсаараа хоол молтонд оруулах хэрэгтэй. Энэ гэрийн даалгавч их зөвд байсан юм байна би бодож байна. Тэгэхээр тэр илгээлтийн үеийг бас нэг юм сайхан бас сэргээгээд буцаагаад энэ хүүхдүүдийг мал дээр гаргуулад тэн дээр дадлаг хийгээд нүүдийн соёлтойгоо танилцаад
гэрийн даалгаврыг бас өгч хэрэгтэй нөгөө. Ирчүүн сураад. Эргэлтийн эзэн хөдөө гараад маллаад амжилт гаргасан нөхцөлдөл бол тэрийг нөгөө конкурсанд оруулаад мэрэгжлийн дагуу мал аж ахуйн мэрэгжилтэйг тэгжүүлдэг байсан. Хөдөө аж ахуйн их сургууль би бол малцсан 4 жил малсан. 4 жил малж ягаад юун дээр конкурсанд ороод конкурсанд дээр тэнцээд хотын хөдөө аж ахуйн техникум юм дээр орсон. Тэ. Тэгээд тэндээс нөгөө мал малхыг мэднэ. Бүхий нэг мэдсэн мал аж ахуйн мэрэгжилтэн бол орно асар түүх яах юм. Тэ. Тэр одоо шилбэл дэлгүүний нөгөө кэрийн үлдрийн хойныг аргалын өрөөр хэлдүүлээд хург гаргасан. Тэрийг хэлдүүлэгч нь би байсан. Тэгээд би одоо нөгөө малчин байсан манай аавын сүүр дээр авч ирээд нөгөө уулзыг буудаад уулзын өрөөр 20 хон хэлдүүлээд тэндээс 10 хон төл гараад яг нөгөө аргал шиг тийм хург гарч ирсэн. Тэ одоо бол малын тоо толгойг өсгөөс биш шанар дээр тэнц анхаарал тавих байлаа. Ярихаач байлсан. Тэ тийм сайхан туршилга, тийм сайхан мэрэгжилтэн манай улсын хэмжээнд анхны уулзны өрөөр хон хэлтүүлсэн доктор профессор Болихорлоо гэж хүн байсан. Тэр Болихорлоо гэдэг хүн хэлтүүлээд Казахстанд бол Исенжелов гэж хүн байсан. Архар Мироновс гэж тийм үйлдвэр гаргасан. Тэгээд зүйлдээ Түмэн Асан гэдэг хүн ирээд дэлмэн дээр ирээд ажиллаад дэлмэн дээр ингээд 200 хэдэн толгой дээр хөргөөд тэгээд зүйлдээ нөгөө нэгдэг тарахаар хаана явсан ч мэдэхгүй. Тэгээд малын чанарыг ч асуусан хүн байхгүй. Тийм юм болчихлоо шүү дээ. Одоо хөдөө аж ахуйн яамны сайт дээр очиж байгаа хүн мал аж ахуйг баруун мэдэхгүй онцгой очиж шүү дээ. Тий. Тэр одоо хөдөө аж ахуйн нийт сургууль төгсөөд энэ дээрээ мэрэгжлийг хийхгүй мэрэгжлийг хийх чадахшгүй. Тийм усул байж штэ. Тийм учраас хөдөө аж ахуйн нийт сургуулийг өөр нь аймаг аймаг дээр байгуулад тэр малчдын гард нь байгаа мал малж байгаа илгээлийн эцэст тэнд сургаж нийт сургууль төгсөх хэрэгтэй. Тэгжээж Монголын мал сайжрын тэгжээж малчдаг. Яг тийм дээр харж яг үнэ. Сургалт болно. Одоо мэрэгчд бол бид нар оны мэдхээс биш практик мэдхгүй шүү дээ. Тийм учраас практик онлыг хослуулж яж малчна гарна. Нэг шилбэр аваад нэг мал тагаа явж шүү мэдэн шүү дээ. Тийм байх. Хэрвээ би ингэ мал тагааг бас би өөрөөр нь эсхий туурах нэвтрүүл би ингэ хийж явахгүй. Тийм ярихгүй. Санаа зовчихгүй. Тий, санаа зовчихгүй. Мал дагаж хахад яаж хөл таардаг. Яаж гар таардаг. Тэр хүүтний төлдөө ганц хураг шигний төлдөө явдаг. Хоёр өгшөнтэй үнээгээс 40 гаруй үхрий үнэ эвлэгээ штэ. Тугарчин хөл дээр гიშгэн. Соолны шүү. Хөл үсгэн готлон үсүүлдэг байсан штэ. Тэгээд дөнгөшөөс үнэн дээр бас нэг хал дол хөлөө дулаацуулчаад тэгээд юурээс ингэж явсан болохоор их сайхан байдгийг. Тэгээд энэ бол Монгол хүний тэр бас нэг чирэг бас хүмүүс болоод байна шүү дээ тэр бас. Өд голомсгүй бас ингээд малдаа тавиулаад. Дэлгүүр сумд анх удаа ярьж байна. Би нэг сумд 4 удирлаар ярьдаг хүн. Тийм үү. Одоо би дараа нь өвөл ярина. За тэгээ хавар мал төлдөхөөр ярина. Нэг сумд би 4 удирлаар нь онцлыг авч ээж, амьдралыг авч ээж би энэ сумыг би танилцлаа гэж ярих дуртай хүн. Яг үнэ тий. Гэж явж одоо тухайн сум орнуудын тэр ард иргэдийн ахуй соёл зан шид өв урамшлуудаар ингэж сайн танилцж явдаг. Энэ сургалтын дэвтрүүдийг маань одоо дотроо 20 зорилтын чиглэлээр үзүүлдэг. Малчин, ардын авьяасан, хүүхэд багчуудын тоглоом наадхаа, тэр хоол цайны ёс жаяг, за тэр адуучин нэвтрүүлэг дотроо ингээд нөгөө эсхий туурхтын чиглэлүүд ингээд 20 дээр задраад ингээд Монголын өдөр тань өөрсдийнхөө бодлогоос төрөмс байгуулаад хотын одоо 5 жилээр одоо улстай одоо бүрээд сайхан явж байна одоо олон хүмүүс их сайхан намайг угтаж аваад харамгүй сайхан тэр үгээ сургаалаа туршлага хуваалцсан тэр хүмүүс одоо буйн би одоо яг нэг одоо гүүр одоо юм шүү дээ ард хүмүүс сайн байна амжилт хүсье би одоо ганцхан ингээд хэлэхдээ та нар ингэж нэвтрүүлгээ явуулаад телевизээр гаргаад ингэж зогсохгүй цаана ажил болох хэрэгтэй. Улсын сонорд хүргээд энийг бол заавалжгүй өрн хөдөө аж ахуйн малчдыг ингэж малжуулъя ингэж сургуй
малаа сайжруулах гэсэн одоо улсын бодлого дээр ингээд тэр програм дээр ингээд оруулах хэрэгтэй байна л да. Тэ хамгийн гол нь тэр. Тэгээд дэлгүүрийн онцлог бол 100 ингээд энэ жил одоо бороо өрөөгийн ганду болж яхтал нойтон жил одоо сайхан бороороод нөгөө юу элэг ургасан байж болно шүү дээ. Тийм учраас бүгдэнд нь ингээд сумын төв дээр ингээд баг көдөгийн залуу малчдыг ирээд тэгээд малажихуйн мэрэгжилд нь туршлагатай малчдаар гişээр залгаад тийм улс тэгж арга хэмжээ авч болно шүү дээ. Улсын хэмжээнд бол энийг авах гэдэг улсын хэмжээний бүх орон манай одоо мэдлэг боловсрол сайн байвал тэгээд улс хөгжиж. тэгвэл яах юм? Улс яаж хөгжих юм бэр эд хөрөнгөөр хөгжих хүн өөрөө сайн байх. Хүн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хүн хөдөлмөрч байх хэрэгтэй. Хүн боловсролтой байх хэрэгтэй. Тэр хүн тийм байх юм бол тэр хүн тэр улсыг авч явна. Тийм үү? Тэр байгууллагыг аваад яв. Хүндэл байдаг байгаа шүү дээ. Тэгэхээр хүнээ сайн бэлдэх хэрэгтэй гэж одоо хөгжүүл байдаг шүү дээ. Улсын хэмжээнд байгаа бүх орон хөдөлмөрчтэй ард түмний 80% нь малажихуйгаар амьдралтай шүү дээ. Малажихуйгаар улс төр ингээд гар бүрддэг уурхай. Тэ өрн мал гэдэг чинь өрн маш том үйлдвэр шүү дээ. Тэ Ногоон сайн ургаж өвлжилт нь сайн болж тэр юун бол тэжил мэжэл хөрөлсөөс үйл мал гэдэг чинь өрн том үйлдвэр байхгүй. Сайн сүүнээс нэшнл төрлийн цагаан идэ гарч чана. Жишээлбэл мал байхгүй бол энэ улсууд бүгдээр улс руу гарна шүү дээ. Тэ ажил олж гэж хэлнэ шүү дээ. Тийм учраас өөрсдөө маллаад ингэж амьдраад байгаа улсуудыг ингэж дэмжих хэрэгтэй. Тэрийг малгааны арга туршлагыг сургуулах хэрэгтэй. Улсаас өрн анхаарал тавих хэрэгтэй. Өрн тавихгүй байгаа биш. Гэхдээ хүлцэхгүй бай. Хэлтэй ойрхон дээр дамжлага бааз гээд цагаануур тоосхны хажууд байгаа тэр цагаануур тоосхон дээр тэр үйлдвэрийг барьчуул амар байхгүй хэлтэй ойрхон. Цаашаа тасалдаараа цаашаа ингээд тэр гараад эцсийн бүтээгдэхүүнээ зөөч юм тийм үү. Ингээ баруун 5 аймгийг хамарсан нэг томхон шиг хоршоо биш те томхон үйлдвэр бариад малаас гарсан түүхий идэг тэнд эцсийн бүтээгдэхүүн болгоод Орос руу гаргаад энийг эдийн засгийн эргэлтэнд улс оруулаад малчлаас авалт мал Юу түүхийдээ авчих үн оруулаад. За танах энэ тэдэн олоор өгөө шүүгээд тэр нооромжлчих. Тэдэн оос авъя шүү танахаас. Хайшир тэрдийг авъя шүү. Тэгэд түр авалтаа. Тэгэд түр өөрөө үйлдвэртэй тэр эцсийн бүтээгдэхүүн болго. Тийм ээ. Тэгээд тэндээсээ түр хэл гаргаад тэрийг эдийн засгийн улсын эдийн засгт оруулчих. Тэнд үнгүй бүтээгдэхүүнүүд нь байна. Үн оруулаад өгд. Малчит нь хийгээд өгье. Малчит нь саагаад өгье. Цагаан өгье. Түр тэндээс нь аваад үйлдвэр дээр эцсийн бүтээгдэхүүн болоод дэлхийн улс орлууд эдийн засгийн эргэлтэн зах зээл тэгээд тэр гаргачих юм бол энэ өөрөө боломжгүйш боломжтой 30 жилийн өмнө та ярьж штэ. Энэ өөрөө зүүд биш юм аа. Хийж явсан ариун мартсан юм биш шүү дээ. Хийж явсан юм биш шүү дээ та. Инх юм бол өөрөө үргэлждэг уурхаа. Тэгэхээр хоршоо гээд жижиг шаж хэсрэг томхон бүр үйлдв тийм ээ. Тэгээ цагаанууд бас тэр байсан юм байна. Одоо ч засмал болцсон хилтэй орхны руу ингээд цаашаа гараа явуул. Монгол хоньны илцэн арьсан Казахстан Оросд одоо зүгээр хоньны илцээс нэг ширхэг 250 юм. Ингээд Монгол зөндөө энийг илдэд ингээд яваад энэ малчтай хамт доороо босоод өвс сэлжээл аваад тоогоо барихаа биш чанараа бариад яг үнэн тийм. Ингээд явандаа тийм ээ. Тийм ээ. Бодох юм биш та. Бодох юм их байна да. Зөв. За баярлалаа. Сайхан уучлаа. За тэгээд Монголынхаа ард түмэндээ сайхан ариун сайхан өөрийнхөө туршлагыг сайхан хуваалцаж хуучлсанд танд талархаж байна. Баярлалаа. Сайхан өрөөлийг тавь. Баярлалаа. Та нар ч бас одоо ингэж зорьсон сургалтаа хүрээд ард түмэн дээр ингэж сурталчлаад манай дэлгүүн дээрээ ийм нэвтрүүлэг хийж байгаа та нарт баярлалаа. Зөв ингэж тэгжээж ард түмэн хөгжин тэгжээж ард түмэн бол юм сурам мэднэ шүү дээ. Тэ юм ярьж өгөөд тийм юм байгаа юм бай. Биднийг бас дэмждэг юм байна гэсэн та тийм ухаан орно шүү дээ. Тийм учраас та нарт баярлалаа. Өргөлж мөн одоо малчт руу чиглэсэн бас нэг төрийн далаастаа сайхан бодлого бас гаргаж ирээсэ. Малаж хуунаас авч байгаа түүхийдийг эцсийн бүтээгдэхүүнийг бас нэг эдийн засгийн эргэлтэнд бас оруулж хүн болгоны амьдрал сайхан дээшлэсэл гэж одоо сайхан ерөөсөө идаа тэгээд. Баярлалаа. Ерөөл бас орсголтгоо.